Баяна. Оролцогчд маань бас маш гоё сэтгэл хангалуун байна. Сайн байцгаана уу? Намайг Бэм Төвшин гэдэг. Би сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор SBN телевизэд ажилладаг. Миний хувьд Чи чадна гэдэг нэвтрүүлэг хийдэг. Энэ нэвтрүүлэгт олон танил хүмүүс оролцож, одоо нийгэмд үлгэр жишээ болж байгаа хүмүүс оролцож, нэгэн өдрийг үйлдвэрт ажиллаж, цалин аваад авсан цалингаараа сайн ус хийдэг байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийнхаа зураг авалтанд өнөөдөр гарах гэж байна. Тэгээд сэтгүүлч нэг өдөр хэрхэн өнгөрдгийг, нэвтрүүлгийн зураг авалт хэрхэн яаж явагддгийг та бүхэндээ блог хэлбэрээр одоо хүргэе гэж шийдсэн байгаа. Тэгээд өнөөдөр анхны блогоо хийх гэж байгаа сэтгэл тогтолцоо маш гоё байна. Тэгээд яг одоо өөрөө телевизийнхаа өрөөнд байна. Тэгээд SBN телевизийнхаа одоо бол мейкапаараа нүрээ будуулаад тэгээд зочинтой уулзаад зургандаа гарах болно. Тэгээд нүрээ будуулчаад эргээд олцгаая. За нүрээ будуулсан. За ийм гоё бодож өгсөн мейкап зулаадаа бас маш их баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд нүрээ будуулсан учраас одоо зургандаа гарахад бэлэн боллоо. Яг одоо бол зочноо хүлээж байна. За энэ удаагийн нэвтрүүлэгтээ би маш гайхалтай зочин урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр дэлхийн авраг бодибилдинг фитнесийн тамирчин Хүсэл Төвшин гэдэг залуу оролцох болно. Тэгээд маш олон хүмүүсийн нурууны бэрхтлийг одоо эдгээсэн, идэвхт нь тусалсан одоо маш сайхан сэтгэлтэй төрийн бас байгууллагатай ийм залуу юм билээ. Тэгээд та бүхэн бас мэддэг байх гэж би бодож байна. Тэгэхээр тун удахгүй одоо зочныгоо ирэхээр нэвтрүүлгийг эхлээд тэгээд зургандаа гарах болно. Бид хоёрын хувьд өнөөдөр хаана ажиллахыг, хэрхэн яаж ажиллахыг, тэгээд авсан цалингаараа бас ямар гэр бүлийг дэмжихийг та бүхэн хараарай. За манай энэ хөдөлмөр хамгаалалтын аюулгүй ажиллагааны дэвтэр байгаа. Энэ дээр манай ажилчид өглөө орж ирээд энэ аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага уншаад танилцаад энэ дээр гар үсэг зурдаг. Тодорхой таних тэмдэг бүх. За бид нар автосүрийн газар ирсэн. Зураг авалтыг хийцээрээ оролцогч маань ажилдаа гарсан байгаа. Зураг авалт амжилттай болж дууслаа. Яг одоо дэлхийн авраг Хүсэл Төвшинтэй оролцогчтой манай төвсрийн газрын ажилтнууд зураг авах гэж байна. Тэгээд зураг авалтын үеэр заавал хүмүүсээс очиж багчлах хийчихвээ. Тэгээд одоо явж айл руу очиж сайн үсэг хийх гэж байна. Баяна. Оролцогчд маань бас маш гоё сэтгэл хангалуун байна. Манай оролцогч маань үйлдвэртээ амжилттай ажилласан ёо. Яг өөдөөс нь хатсан. Жохоо игчээ тий. Тий. За тэгээд үйлдвэртээ амжилттай ажилласан. Тэгээд цалингаа авсан байгаа. Одоо цалингаа авсан 200,000 төгрөг. 200 сая төгрөг авсан. Тэгээ одоо айлдаа ороод сайн улсыг хийх гэж байна. Ингээл хоёулынх нь царай гоё юм байна. Тэгээд сайн улсыг хийгээд нэвтрүүлэг бол дуусна. Та бүхэн нэвтрүүлгийг бол яг бүрэн хийх нь болохоор SBN телевизэд 1 сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. Тэгээ миний бодлохоор аль болох нэвтрүүлгийнхаа бас онцлог хэсгүүдээс үзүүлэхийг хичээж байгаа. Тэгээ яг одоо айл руу орох гэж байна. Дараагийн блогоор бас илүү гоё сонирхолтой зүйлсүүд гарах үзүүлэх болно. За одоо айлтаа болцсон. Энд бас юм гоё байшин байх гэж байгаа юм шиг байна. Тэнд бол нэг нохоо цавч байна. За энэ цахан нэг хүрд байна.
14 минут болсон байна. За тэгээ өнөөдрийн хувьд бол чи чадна зураг авалт, чи чадна нэвтрүүлгийн маань зураг авалт бол амжилттай болж дууслаа. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлэгтээ бол бодибилдинг фитнесийн дэлхийн аварга хүсэл төвшинг боллоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан байгаа. Тэгээ үнэхээр сонирхолтой маш гоё өдөр болж өнгөрлөө. Тэгээд хамгийн гол нь би та бүхэнд сэтгүүл чиний өдөр хэрхэн яаж өнгөрдгийг, тэр дундаа нэвтрүүлгийн зураг авалт хэрхэн яаж явагддгийг товчхон гэлээ та бүхэнтэй хуваалцахыг хүссэн. За тэгээ хамгийн гол нь энэ өдрийг бас үр бүтээлтэй маш гоё дурсамжтай байлгахад өнөөдрийн хүмүүс бол маш чухал байлаа. Учир нь ингээд нөгөө эерэг харилцаанаас эерэг харилцаа үүснэ гэдэг шиг тийм ээ, маш гоё эерэг хүмүүстэй хамт одоо ингээд ярилцаж өнөөдрийг өнгөрүүлсэн учраас маш гоё өдөр байлаа. Тэгээд нэг зүйлийг онцлог хэлэхэд миний хувьд тийм ээ, тийм амар блогч биш шүү дээ. Хамгийн анхны блог тэгээд тэр дундаа 2021 онд үнэхээр яг заавал блог хийн гэсэн зорилт тавьсан учраас зорилгоо биелүүлэхийн тулд бас өнөөдөр хийсэн. Тэгээ анхны блог учраас мэдээж алтан оноо байгаах та бүхэн манаас ойлгож хайрлаж хүлээж аваарай гэж хэлмээр байна. Тэгээ миний хувьд бол мэдээж блогоо илүү сайжруулж улам одоо баяжуулж гоё болгохыг хичээх болно. Хамгийн гол нь маш олон сар бодож явж байгаад энэ блогийг хийсэн учраас зорьсондоо хүрсэн гэдэг утгаараа маш гоё сэтгэл хангалуун аж аргалтай байна. Тэгээ та бүхэндээ ч гэсэн хандаж хэлээд 2021 онд тавьсан зорилгодоо заавал хүрээрээ. Олон зорилгоо тийм ээ 100-ны 20%, 30% нь хүрсэн байхад ч гэсэн маш гоё мэдрэмжийг авдаг шүү дээ. Тийм учраас өөрөө хийхийг хүссэн зүйлээ заавал хийгээрэй. Тэгээд аливаа зүйлийг хийн гэж төлөвлөсөн байхад хийсний дараах мэдрэмж маш гоё байдаг шүү. Тэгээд та нартай амжилт хүсье. Миний хувцастай миний блогт хамт байгаарай, лайк, шеэр хийрээ. Subscribe дараарай. Түр баяртай. Дараагийн блогоор уулзцгаая.